Сэлэнг аймгийн Ерөө Жаргаланд суманд 1400 орчим га талбайтай ачид буурагчин компани улсын аврах тариалан чамд олон боллоо. Тэд жил бүр 1000 гад тариалан эрхэлж сүүлийн 5 жилд нэг гаагаас 30 центр тогтмол авсан байна. Энэ нь улсын дунджаас 2 дахин их ургац авсан үзүүлэлт юм а. Уран шуул ер нь баг доор хаяг 300 га гэдэг хөлцөн 700 га дандаа гоорс нэрвэл тарьж байна. Тэгэл өндөр ургацыг алдлага авч байна. Ер нь гаагаас ер нь 20-оос боохгүй дээшээ тэгэл 30 хүртэл авч байна. Тасралтгүй ер нь ургас авал алдаагүй. Ерөөсөө байгуулгаснаас хойш ерөөсөө. Миний хань чи одоо ер нь тасралтгүй 50 жил газар тариалангийн үйлдвэрлэлд ажилласан. Тэгэд миний хөө мөнгөнд дуулга бас газар тариалангийн мэргэжил агрономи мэргэжилтэй тэр хөө маань бас маш их төгсгөх тулгуур болдог. Хүн ардаа эрүүл хүнсээр хангана гэдэг чинь хамгийн том гол зорилго. Энд чинь өөрөө стратегийн бүтээгдэхүүн болохоор эрүүл чанартай ургац авах ёстой байдаг. 2006 онд төмөс тариалж эхэлсэн New Crop компани өнөөдөр 570 гад төмөс, дуудай, шүүсний зориулалттай лууван тариалж байна. Хүүхдийн тэжээлд зориулсан тус лууванга хувийн хөвшилтэй хамтран шүүс болгон бэлтгэж Япон, Солонгос улс руу экспортлох ажлыг эхлүүлжээ. Тэд энэ онд 3000 тонн лууван нийлүүлэхээр зорин ажиллаж байна. Нэг гаагаас 350-аас 520 центр ургац хурааж авсан. Ялангуяа 520 центр ургац гэдэг бол энэ Монгол улсад луувангийн рекорд ургац болсон. Тийм болохоор бид нар цаашдаа энэ луувангийн шүүс нухаш үйлдвэрлэх энэ тусгай зориулалтын сортыг тариалж Витапет компанид нийлүүлэх ажлаа улам өргөжүүлж байгаа. 8 дугаар анги 1991 онд төгсөөд нагацхаа даган тракторчин болж газар тариалантай амьдралаа холбосон Эрдэнэ очир улсын аврах тариаланч боллоо. Тэрээр 2004 оноос хойш өгөөж мандал уул компанид ажиллаж байна. Өвлийн 3 сард л амардаг түүний ажил цаг наргүйч өөрөө ажилдаа чин сэтгэлээс хайртай нэгэн. Ер нь их буянтай штэ. Газараас үл шимээ өгөөд өгч байгаа. Бид нэр өөрсдөө сэтгэл гаргаад тарьдаг учраас эн чинь цаашаа хүнс хүртэл гоё болдог. Маш сайн чанартай болдог учраас биднэрт өөрсдөө хангалттай байдаг. Сэтгэл хангалуун байдаг. Цагаан нур суманд газар тариалан эрхэлдэг Тариан цацал компани техникч Чойж Амц улсын аврах тариаланч боллоо. Тэрээр энэ салбартаа 20 жил ажиллажээ. 113 гад Улаанбуудай Овиос Рапс тариалж нэг гаагаас 25 центр ургац авдаг түүний хөдөлмөрийг улсаас үнэлсэн нь энэ юм. Манай 1971 онд улсын аврагч байсан. Миний баярны үг гэдэг нь 1993 онд улсын аврагч байсан. Одоо би ингээ 3 дахь удаагийн үеийн авраг болж байгаа туулах баяртай байна. Мөн цагаан нур сумын Сэлэнг тариа компани техникч Чимэд Орж улсын аврах тариаланч болсон юм. Чимэд Орж 16 жилийн турш энэ салбарт ажилласан. Тэр намар комбайна бариад ургацаа хурааж явахдаа хамгийн жаргалтай байдаг гэж ярьж байлаа. Цагаан нур ч өөрсдөө угаасаа тариалангийн газар нутаг болохоор тэгээд яг багаас аав ээж угаасаа энд байгаа хүмүүс ч юм уу төөрний хүмүүс бүгд л газар тариалангийн хүмүүс. Тэгээд багаасаа дагаж явсараа гал тэгэл нэг ач темэс төгсөж ирээл 2009 онд төгсөж ирээл тэгэл техникчээр орсон та. Тэгэл энэ чинь яг энэ компанид ажиллаж байна. Сэлэнг аймаг газар тариалангаа төчиглэн хөгжиж байна. Тиймээс энэ салбараа улам төгөлдржүүлэхээр техник шинжилгээг сайн хийжээ. Компаниуд сүүлийн үеийн Канада, Орос техникийг ашиглаж эхэлсэн гэж байлаа. Одоо татварын бодлогоор дэмжиж өгвөл ургацын хэмжээ улам нэмэгдэнэ гэж тооцож байна. Хаврын чуулганаар татварын багц хууль орж ирэн. Тэгээ энэ дээр бол одоо бүрчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг бид нар тулгуурлаад төвийн бүстэй бол энэ салбарын татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн үртгийн албан татваруудыг яг энэ салбарт бол энэ бүсэд үйл ажиллагаа эрхлэх юм бол бууруулна гэсэн ийм бодлого барьж ажиллахаар байгаа. Тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал том дэмжлэг болно гэж бодож байна. Бид Улаанбуудайг дотооддоо 100% үйлдвэрлэж чаддаг. Гэхдээ гурилын импортыг тэглэснээс хойш газар тариалангийн салбарт доголдож эхэлсэн. Тиймээс энэ шийдвэрээ эргэж харах зүйтэй гэж Сэлэнг аймгийн тариалан эрхлэгчид хэлж байсан юм а.